Сингапурт алдартай нарийн мэргэжлийн зүрхний эмч яагаад манай улсыг зорж ирэх болов? Энэ шалтгаанаа ихний ээлжинд тайлбарлана. Миний Монголд ирсэн шалтгаан бол Монголын эмч нартай хамтран ажиллах дуршлаг солилцох асуудал юм. Монголын зүрх судасны өвчлийн хэмжээг бууруулах гэсэн хүсэл надад бас байна. Монгол байдаг зүрхний эм алдагдвал зүрхний хэмтэй холбоотой олон өвчлөл байдаг. Миний Монголд ирсэн үндсэн шалтгаан бол Монголын эмч нартай хамтран ажиллах дуршлаг солилцох асуудал юм. Монголын зүрх судасны өвчлийн хэмжээг бууруулах гэсэн хүсэл надад бас байна. Монгол байдаг зүрхний эм алдагдвал зүрхний эмтэй холбоотой олон өвчлөл байдаг. Үүнтэй холбоотой орчин үеийн эмчилгээ нарийн мэргэжлийн аргын талаар ойлголт өгөх, энэ эмчилгээ шаардлага хүнд өөртөө хүрч үйлчлэх зорилгоор Монгол ирсэн. Хүний зүрх чухам яагаад өвдөж эхэлдэг вэ? Зүрхний өвчлөл дэлхийд маш илбэг тохиолдог өвчин. Нас ахихын хэрээр зүрхний өвчин эрс нэмэгдэг. Мөн амьдралын буруу хөвшил зүрхний өвчин нэмдэг. Чихрийн шижин, тамхи, архи гээд зүрхний өвчин нэмэх хүчин зүйлс их байна. Зүрхний өвчлийн зовиртой болоод зовиргүй шинж тэмдэг байх тохиолдолч бий гэдгийг би анхааруулахыг хүсэж байна. Дэлхийн нийтэд зүрхний өвчний эмчилгээний оншилгоонд гарч байгаа шин дэвшлээс танилцуулна. Ерөнхийдөө зүрхний өвчлөл гэлтгүй бүх төрлийн өвчлөл улам бүр шинжлэгдэж хувьсаар байна. Энэ нь ялангуяа хөгжиж байгаа улс оронд бүр түгээмэл байгааг онцлох хэрэгтэй. Мэдээж үүнийг эмчлэх эмчилгээний нарийн арга технологи шинжлэхцээр байна. Бид ч хувьсан өөрчлөгдөж байгаа өвчлөл бүрийг эмчлийн төлөө ажилласаар байна. Хөгжил дэвшил ахихын хэрээр өвчний төрөл нарийсаар байдаг. Зүрхний өвчлөлд ийм шинж тэмдэг хэр их илэрч байна вэ? Ерөнхийдөө зүрхний өвчлөл гэлтгүй бүх төрлийн өвчлөл улам бүр шинжлэгдэж хувьсаар байна. Энэ нь ялангуяа өндөр хөгжилтэй улс оронд бүр түгээмэл байгааг онцлох хэрэгтэй. Мэдээж үүнийг эмчлэх эмчилгээний нарийн арга технологи шинжлэхцээр байна. Бид ч хувьсан өөрчлөгдөж байгаа өвчлөл бүрийг эмчлэхийн төлөө ажилласаар байна. Монголчуудын амьдралын хэвшил зүрхний өвчлөлд хэр их нөлөө үзүүлдэг бол? Амьдралын буруу хөвшил, буруу хоолт, мах зэрэг удаан шингэдэг бүтээгдэхүүний хэд их хэрэглэх зэрэг нь зүрхний үйл ажиллагаанд хэд их ачаал өгөх нь ойлгомжтой. Мөн чихрийн шижин болоод артерийн даралт ихсэх өвчин зүрхний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Мэдээж тамхи удаан хугацаанд хэрэглэж ирсэн хүний хувьд зүрхний өвчил илүү илбэг байгааг сануулах ёстой. Зүрх нь өвдөд эхэлсэн хүмүүс олон байдаг. Энэ хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ? Зүрхний өвчлийг аль болох эрт илрүүлэх тусмаа төгс идэгрэх, эмчлэгдэх боломж бий гэж ойлгож болно. Зарим тохиолдолд зүрхний өвчил тухайн хүнд ямар нэгэн шинж тэмдэг өгөлгүйгээр даамжирсан тохиолдол бий. Зүрхний судас нарийсч зарим хэсэгтээ өвчил явагдсан тохиолдолд шинж тэмдэггүйгээр явагдаж болно. Тиймээс аль болох эрт онцлогоонд орох юм бол эмийн эмчилгээгээр хүндрүүлэхгүйгээр эмчлэх бололцоотой. Сингапур улсын эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо хийгээд танай эмнэлгийн онцлог давуу талаас бидэнтэй хуваалцаач. Монгол, Сингапур хоёр орон их ойрхон, мөн Сингапурын эрүүл мэндийн салбарт баялаг их түүхтэй, асар их туршлагатай, эмнэлгийн боловсон хүчний дэлхийн хамгийн шилдэг гэсэн газруудад бэлтгэдэг. Манай эмнэлгийн боловсон хүчин хамгийн чадварлаг гэдэгт итгэж болно.